Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэлдэхэд сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. Өнөөдөр өглөөний цайнд юу уусан бэ? Өглөөний цайнд өчигдрийн гомонтой хуургыг халаад. За типикл нөгөө Монгол хариулт өгөөд шүү тий. Юунд ер нь өглөөний цайнд хэр ач холбогдол өгдیں۔ Эсвэл өглөөний цайнд ач холбогдол өгөөд удаж байгаа. За өмнө нь болохоор за оюутан байхдаа би өглөө цай уудаг байсан. Тэгээ ингээд суурчдаг юм байлээ л дээ. Өглөө цай авахгүй ингээд бүр амьдраад тэгээд өглөө цай авахаа бүр ордгоо бүр цаанаасаа. Тэгээ тань сүүлд нөгөө нэг бас нэг цөс мөс одоо яадаг юм тэрээгээд манай хүн чинь эмдгийн хүн болохоор ер нь тэгээд яг амьдралынхаа хэм маяг өөртөө болоод өглөө заавал цай уугаар орой опшнл өглөө заавал юм идэж уугаар гэдэг. Тэгээд би бараг 4-5 жил болж байна. Одоо би өглөө юм идэхгүй уухгүй байх юм бол ланч хүртэл нэлээд хямарна. Тийм ингээд сурцдаг байл дээ. Өглөө юм идэхгүй бүр яг ингээд өлбөж өгөх гээд байгаа юм шиг хэцүү санагдаад болцсон юм байл. Тэгэхээр би дандаа өглөө цай ууж байгаа ч өгж байгаа. Тэгээд өглөө цайндаа юу идэх вэ яах вэ гэдэг өмнөх өдрөө дандаа боддог. Бэлддэг тийм л. Гог. Тэр яхахгүй нөгөө ач холбогдлыг нь бол нэлээсээ ойлгоцсон юм байна тийм ээ. За манай энэ дугаарт маань болохоор KPMG Mongolia Audit-ийн supervising senior. За гэхдээ онцлог нь болохоор яг илүү мэдээлэл технологи буюу IT audit салбарт ажиллаж байгаа юм мэргэжилтэн төрөө оролцож байна төрөт. За тэгээд нийт болохоор тухайн салбартаа нийт 8 жил ажиллаж байгаа. За энэндээс болохоор яг 4 жил яг энэ IT audit дээр мэргэшиж ажиллаж байгаа. За тэгээд үлдсэн 4 жилд нь бол илүү өөр IT-ийн support ажлуудыг хийжсэн гэж ойлгож байгаа. За тэгээд подкаст маань бас цаг зав зарцуулаад хүрэлцэн ирж гоё яриа өрнүүлэх гэж чад баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд шууд л ингэж ийм асуултаар эхэлмээр байгаа дээ. Бид нар одоо жишээлбэл санхүүгийн талангийн аудит гэхээр ер нь бол хүмүүс айгүй төсөөлттэй байдаг шүү дээ. Тэ юу санхүүгийн талангийн хинж баталгаажуулна гэдэг ойлголт ер нь бол байгаа гэж үзэж байна. Тэгэхээр IT аудитын яг онцлог нь юу юм ер нь тийм ээ? Яг IT audit гэхээр ерөнхийдөө бол яг IT-ийн орчин тухайн одоо энэ байгууллага бүгдээрээ өөрсдөө гэсэн тийм IT системүүдтэй IT бүрэлдэхүүнтэй бүтцтэй бизнесийн үйл ажиллагааны IT-тэй суурилсан ч тийм үү ер нь тийм IT-тэй холбогддог болсон. Тэгэхээр энэтэй холбоотой ерөнхийдөө IT-ийн дээр дотроо хэр одоо контрол одоо хяналт сайтай хэр зөв явж байгаа хэр стандартын дагуу байгаа юм бэ гэдэг нь одоо стандарт гэх юм бол бид нэр за IT-тэй холбоотой юм бол ISO 27001 байна гэх мэтлэн бас 002 жаад иймэрхүү стандартуудыг бас хэр хангаж байгаа юм бэ зөв байгаа мó гэдгийг ерөнхийд нь бол IT аудит гэж байгаа. Санхүүтэй холбогддог хэсэг нь юу юм бэ гэхээр манай санхүүгийн аудитын одоо байгууллагууд дээр санхүүгийн аудит хийхэд тухайн санхүүгийн одоо тайлан үүсэж байгаа тухайн санхүүгийн дата бүгдээр дандаа IT системээс гардаг болсон байхгүй юу? Ерөнхийдөө хүний үйл ажиллагаанууд айгу багасаад дандаа системээр автоматжуулагдаа тий. За хуучин цагт гэх юм бол одоо нөгөө татвар элдв янзын данс тооцооны юмнуудаа бүгдийг хүн өөрөө бодоод тулгаад ингээд явдаг байсан бол одоо тэр дандаа систем хийж байгаа. Хүн яаж байгаа гэдэг тэрийг бүгдийг хянаад гарах үр дүнгийн номонд нь тулгадаг юм уу? Ерөнхийдөө нэг хяналтын байдалтай явж байгаа. Ийм учраас одоо сүүлийн үед бол Монголд байгууллагууд агиух тийм юутай болсон. Системгээ нэвтрүүлсэн. Одоо систем дотор маш олон төрлийн системүүд байгаа тийм ERP, CRM одоо янз accounting янз бүрийн системүүд байгаа. Тэгээ бүр бизнесийн операшн үйл одоо ингээд цэвэр IT дээр ингээд суурилсан тийм одоо байгууллагууд зөндөө байгаа тийм. Тэгэхээр ямар асуудал гарч ийн гэхээр тухайн санхүүгийн датаг боловсруулад тэгээд тэр санхүүгийн процессыг хийж байгаа системүүд маань өөрийн хэр найдвартай юм бэ? Тэр системийг хөгжүүлж байгаа хөгжүүлэгч нар тэр хэр зөв үнэн зөв одоо хөгжүүлэлтийг яг хийд юм бэ?
тэр их код руу орж байгаа хүмүүс эсвэл тэр кодыг эсвэл тэр системийг авч явж байгаа үйл ажиллагааг хариуцж байгаа хүмүүс хэр зүв байгаа юм бэ те. Тэр ямар нэгэн байдлаар янз бүрийн байдлаар юу гэх санхүүгийн тайлангийн одоо data integrity тийм риск үүсэж байна уу гэд иймэрхүү асуудлууд гарч ирж байгаа. За энэ дээр яа гэхээр манай багийн одоо зүгээс энэ дээр бид нэр одоо specific team member гэдэг team ролтойгоор энэ аудитд орж ирдэг гэсэн. За орж ирдэг бид нар IT аудит гэж бас ерөнхийдөө бас өөрөөс орж ирж болно. Ерөнхийдөө бол гэхдээ бидний одоо scope буюу аудит хийж байгаа үйл хамрах хүрээ маань яг IT аудит гэхээс илүү санхүүтэй холбоотой IT аудит гэж явдаг учраас арай нүгэн 2-3 системээр ч юм уу хамгийн чухалтай санхүүгийн системүүдээр хязгаарлагддаг. Тэгэхгүй IT аудит гэх юм бол бид бүгдийн үзэн гэвэл энэ өөрөө маш том юм болно. Амар олон төрлөөр үзнэ. Тэрний он бид нэр санхүүтэйгээ уялдуулаад гээд арай нэг жоохон юу те хэсэгчлэн санхүүтэй зөвхөн холбоотойс энэ л бид нэр тэнд IT аудит хийж тайлангаа гаргаад тухайн системээс гарч байгаа дата тэг үнэн зөв гэдэг энэ дүгнэлтийг бол бид нэр гаргадаг гэсэн. Тэгэхээр яг одоо ингээд яхаар хоёлаа нөгөө аим шууд техник юу руу орж штт тий. Тэнгүүд ер нь тэгэхээр ингэж ойлгож болох юм. Одоо санхүүгийн тайлангийнхаа аудитыг хийлгэж байгаа үйлчлүүлэгч байгууллагын хувьд бол тэр дотор нь одоо аудитын үйлчлэг авахдаа магадгүй за одоо KPMG тий KPMG эсвэл ер нь Big Four компаниас заавалчгүй IT аудитын чиглэлийн нэг хүн орж ирж тэн дээр нь одоо яг санхүүгийн тэр тайлгын системүүдийг энтэй шалгадаг, баталгаажуулдаг гэж ойлгож болох юм. Яг тэр нөгөө юунаас шалтгаална? Тухайн байгууллагын санхүүгийн процессыг яаж явагддаг юм бэ? Тайлан яаж гардаг юм бэ гэдгээс шууд шалтгаална. Тэгэхээр одоо ямар байгууллага гэх юм уу салбарууд дээр яг илүү энэ хэрэгцээтэй байх уу? За жишээ нь банк болон банк бусны бустай энэ байгууллагууд одоо хамгийн өндөр одоо энэ IT аудит орох одоо магадлалыг өндөр байдаг. Ер нь баг 100% гэхэд бол баг бодохгүй те. За бүр яг ломбард биш бол те. Ерөнхийдөө бол яагаад юм гэхээр сүүлийн үед нөгөө аппликейшн зээлүүд одоо банк усууд нь бүгдээрээ дандаа аппликейшн зээлүүдтэй болсон. Аюу олон аппликейшны тийм банк усын тийм үйлчлэгнүүд байгаа. За тэгэхээр эдгээр бүгдээрээ аппликейшн дээр суурилж байгаа. Тухайн аппликейшн хаана байдгийг гэхээр сервер дээр одоо нөгөө IT орчиндөө байрладаг. Тийм учраас тэр IT орчин өөрөө эрүүл байжээж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа өөрөө эрүүл байна гэж шууд амралт олж гэсэн. Ерөөсөө энэ л тустай байна гэж бол бараг л байхгүй шууд хамааралтай. Тэгэхээр ийм байгууллагууд дээр ийм үйлчлэг үзүүлдэг байгууллагуудад бид нэр энэ аудит зөв санхүүгийн аудит гэвэл ингээд IT аудит заавал шаарддаг. Энийг манай санхүүгийн аудит эхлэхээс өмнө бид нэр өөрсдөө бас судалгаа хийдэг. Үйлчлүүлэгч нартайгаа одоо тий ярилцаж мэдээлэл цуглуулаад энэний үрдүүд бид нэр өөрсдөө ийм шийдвэр гаргадаг. За одоо манайхаас заавал ийм одоо специфик тий ийм мэрэгчлэлтэнгүүд бас ингэж IT-ийн мэрэгчлэлтэнгүүд орох шаардлагатай гэдэг. Тийм ээ тий байгууллага одоо бизнесийн үйл ажиллагааны онцлогоос болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ салбарын. Тийм. За тэгвэл яг гоо тэгэхээр зүгээр одоо энгийн одоо аж ахуйн нэгж байгууллага гэх юм бол тухайн тэр нөгөө нэг хэр их системжүүлсэн, автоматжуулсан ч гэдэг юм уу те үндсэн үйл ажиллагаанд хэр их нөлөөтэй байна гэдгээс бол болох гэдэг юм шүү дээ тийм үү? Тийм ер нь аль тийм. Тэгээ яг бид санхүүгийн аудит хийж байгаа учраас тухайн системүүд нь яг тэр санхүүгийн тайлан гарах тэр процесс хэр оролцож байгаа гэдгээс хамаарна гэсэн. Маш өндөр оролцож бид нэр одоо тийм ийм мэрэгчлэлтэн IT талаас заавал орж аудит хийж тэр системээс гарч байгаа тэр дататай бид заавал дүгнэлт тавих хэрэгтэй гэсэн. Окей. Одоо зүгээр бүр энгийн рүү ингээ болох юм бол байгууллага дотор хэрэглэгдэж байгаа тэр одоо санхүүгийн тайлгын ашиглаж байгаа програм хангамж системүүд байгаа шүү дээ. Тэн дээр ингээ жишээлбэл нэгтлангуудаас энэ дээр асуулах ч юм уу тодруулахаар нэг систем фичтэй штэ гэх тий. Яг одоо жишээлбэл нөгөө системээс л бүх мэдээлэл гараад идэг штэ. Тэнгүүд хариуцж байгаа магадгүй зарим тохиолдолд мэрэгчлэлтөө ч юм уу тэр хүмүүсүүд нь бол систем фичтэй гэдэг өөртөө яг цаанаа юу болж байгаа гэдэг юм уу тулгын шалгах ч гэдэг юм. Тиймэрхүү өнөдөр жоохон сул юм шиг анзаарэгддэг кейсүүд юм гарч исэн. Одоо намайг ажиллаж авах хугацаанд ч юм уу тий. Тэн дээр ямар бодолтой байдаг вэ? Тэн дээр ер нь л тийм байдаг. Яг бас байгууллага дотор нөгөө маш олон хүмүүс нийлээд тухайн процессыг хийж байгаа тий. Яг өөрөө өөртөөхөөр бол тий өөрөө өөртөөхөө
хариуцж байгаа надад аваад явчихаар санхүүгийн хүмүүсийн хувьд бол ялчгүй систем л хийдэг болчиход байгаа байхгүй. Уус тэрнээс аргагүй. Ягаад гэхээр тухайн системд болж байгаа тэр тооцоолол тэр тухайн програмчлал тэр код ямар байгааг тэр санхүүгийн ойлгохгүй шүү дээ. Тэрийг ойлгодог хүмүүс нь гэхээр нөгөө хөгжүүлэгчтэй нөгөө системийг одоо хөгжүүлдэг, сайжруулдаг, застдаг, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг энэ хүмүүс болчдаг гэсэн. Тэгэхээр IT-ийн хүмүүс болон санхүүгийн хүмүүс яг энэ дээр ингээ хоорондоо холбогдчихдаг. Гэхдээ өөр өөрсдийнхээ хэсгүүд ингээ тусдаа хийгээ явчих шүү дээ. За санхүүгийн хүн болохоор тухайн системээс гарсан датанд шууд найдаад юмудаа хийгээ явдаг. Гэхдээ дараа нь бас яг байгууллагаас шалтгаалаад санхүү IT хоорондоо бас тулгын баталгаажуулдаг процессыг байдаг те. За сар болгон ч юм уу, 7 хоног болгон ч юм уу янз бүрийн процессыг байгаа. Тийм байж болно, байхгүй ч гэж болдог. Энэ дээр яг ингээд зөвхөн IT-ийн өөртөө систем талынхаа бүх юмудаа хангаад те. Санхүүгийн хүмүүсүүд болохоор яг санхүү талаас бүх юм хангаад энэ хооронд гүр болж байгаа систем өөр болчдөг. Тэгээд хоорондоо хамтраад ерөнхийдөө процессаа хэвийн явуулаад байдаг л гэсэн. За тэгвэл хоёулаа нэг жоохон бүр ер нь ингээд өөрийнх нь мэрэгчлэн яг IT-ийн чиглэлийн салбарын хүн байгаа лүү санхүү дээр илүү бэкграунд талаас гэх юм уу те. Тэгээд яг яаж явж байгаад илүү ингээд энэ IT аудит гэдэг рүү ороод ирвэ те. Тэгээд одоогийн байдлаар ингээд 8 жил хэдийн ажилласан байна. Тэгээд бас цаашдаа юу гэдгийг одоо энэ IT аудит ер нь ингээд бүх юм чинь дижитал суурьтай болоод байгаа шүү дээ. Бизнесийн одоо онцлог үйл ажиллагаанууд бол тэгэхээр ирээдүйд бас илүү ингээд эрэлттэй ч гэдэг юм уу тийм магадгүй тим мэрэгчлүүдийн тоонд бас орох бах гэж бодож байна л да. Тэгэхээр яг энэ өөрийнх нь мэрэгжил хариуцж байгаа ажлынхаа хувьд бол юу гэж харж бодож явдаг вэ? Миний бэкграунд бол ер нь IT л да. Тэгээд би шүтээсийг бакалавр зэрэгээ мэдээлэл технологийн инженер гэдэг тэр ийм нэртэй мэргэжлэр төгссөн. Тэгсэн чинь тэгээд дараа нь суулаад төгснөхийн дараа нэг 2 жилийн дараа би бас хятад компьютер сайенсаар магистраа сурсан. Гол нь яг би шүтээс сурж байсан одоо манай тэр мэдээлэл технологи гэдэг тийм мэргэжил бас энэ тэнд байдаг юм байл л дээ. Яагаад гэсэн чинь мэдээлэл технологи гэж одоо манай салбарын нэр те. Одоо эмчээр явах юм бол эрүүл мэнд гэсэн үг юм байна л да. Тэгээд би тухайн үед сайн анзаардаг байсан. Тэгээд гадагшаа яваад гэсэн чинь чи ямар мажороор төгссөн гэдэг нь би IT-гаар ихээр тийм үү. Тэгээд аснатаас ингээд дахиад өөр хариулт ингээд хараад байгаа. Тэгээд тэр үед нь би тэр болоо тий би IT-гаар төгссөн. Тэгэхээр гайхаад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө эмчээр ирээд одоо тий чи ангаах төгссөн юм уу? Яг юугаар төгссөн гэсэн чинь би эрүүлэндээ төгссөн гэдэгтэй ялгаагүй яриад байсан юм билээ. Тэгэхээр одоо сүүлгээд болохоор ингэж байгаа. Энэ бол IT-ийн мэргэжилтэнгүүд эрэлт хэрэгцээ нь бол ингээд байнга л нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо хэдий AI орж ирээд програмтэй кодчлал бүх юмнуудыг AI-с асуугаад байгаа ч гэсэн IT-ийн мэргэжилтэнгүүд нэмэгдээ. Одоо хэрэгцээ нь бол нэмэгдээд л байгаа. Дэлхийн хааш нэмэгдэж байгаа. Яагаад нэг гэхээр энэ өөрөө одоо юу гэх энэ салбарын тэлэлт өөрөө ийм амар огцом байна гэсэн үг л дээ. Тэгээд IT дотроо юу гэх ерөнхийдөө би сурж байхдаа амар олон одоо нэг юу гэх одоо мэдээлэл технологи дотор байдаг маш олон чиглэлээр би ингээ өнгөцсөн судлаа явж судалж төгссөн гэсэн. Энэ дунд одоо сүлжээ байна, кодчлал те эсвэл одоо энэ системийн бүтээц энэ бааз маазтай анализ хийх энэ бүр электроник хүртэл орж исэн. Тэгээ маш олон юм асууад тэгээ дараа нь төгснөхийн дараа ажлын байраас шалтгаалаад ингээд нэг тал руугаа мэргэшээд явдаг юм байл л дээ. За миний хувьд болохоор төгсчөөд би ерөнхийдөө бол IT supporting outsourcing support те иймэрхүү байдлаар ерөнхийдөө ажиллаад явсан. Тэгээд анх KPMG-д орохдоо би supporter ерөнхийдөө орж исэн. Support ихний жил би хүмүүс зөв support үзүүлдэг те. Тэгээд админы талын ажил гэсэн үг. Тийм шүү дээ. IT дээр ямар нэгэн асуудал гарч ирнэ тэрийг би ямар нэгэн байдлаар зохицуулна те. Яг юу гэдэг нь тодорхой биш. Гэтэ ямар нэгэн байдлаар зохицуулна эсвэл тусалцаа үзүүлнэ. Нөгөө ингэдэж штэ тэр үед чинь компьютер асахгүй ч юм уу нэг юм болохгүй ангууд IT дуудчих гээд IT өрөөд ирэнгүүт компьютер насчдаг шүү дээ. Тэр амар санаа. Би өөрөө бас нэг тийм янз бүрийн бас нэг юу гэх юмд яг нэгтгэдэг байхгүй юу? Одоо сүнс болох юм мэдгүй. Би тийм нэг итгээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ би яг андаа 8 жилийн ингээд туршлагаасаа анзаараад тахад IT-тэй холбоотой ямар нэгэн байдлаа ингээд компьютер ч ямар нэгэнтэй холбоотой асуудал гараад тэгээд IT-ийн хүн ирэхээс өмнө эсвэл
эсвэл ирчгээр одоо ерөөс асдаггүй асахгүй байгаа гэсэн юм IT хүн ирчгээр өөр харчдаг. Тэгээ зөндөө гардаг шүү дээ. Нөө спорт үзүүлж байгаа IT маань өөрөө спорт үзүүлж амжаагүй зүгээр л өөрийнхөө гигэн дүрийг харуулснаа нөгөө төхөөрөмж нь өөр асч байгаа байхгүй. Тэр нэр яг үнэ гэдэг. Тэгээд тийч тэр гайхаад байдаг байхгүй. Бүр нэг удаа над руу ингэжээс манай таксын нэг менежер хичээдэг. Над руу зүгээр л залахгүй юу. Байна гэд за яасан бол гэдгсэн чинь. Би чамруу зүгээр л залгаж байгаа маа. Чамруу залгахаар ингээд нэг болохгүй юм болцоод байд ингээд. Тэгснэ жоохон байцсан. Тэр болцлоо гэд баярлаа гэд уцаа салгацсан шүү. Би ямар спорт үзүүлээгүй, юу ч зөвлөөгүй зүгээр л би уцаа авснараа тэр юм. Тэгэхээр IT юм өөр аврагт байд юм хайш. Тийм тэр бас тэгсэн тийм яг байгаад байдсан шүү. Тэгээд бараг л хүн болгон л тийм кейс гарч исэн баг та. Тий. Эсвэл одоо IT-ийн хүн ирэх хүртэл нэг жоохон тэр төхөөрөмж амраач чахаар болчдөг юм уу яа. Яг гоо жоохон илүү техникэл илүү физикээр ингэ яриад бас болно л да. Тэгтээ яах вэ? Энэ подкастн дээр яриад одоо. За тэгээ ер нь бол юу яасан юм бэ шүү дээ. Өөрөө IT-ийн мэрэгжилтэй. Тэгээд суппортер хийжсэн гэд ярьж шүү дээ. За тэгж жаад илүү яагаад яг IT аудит руу яагаад илүү ингээд өөрөө орчив? Тэр ингэсэн юм анх би нөө суппортер орж байгаад манай компанид одоо манай ахлах гэдэг нэг хүн байсан. За ахлах маань ерөнхийдөө суппортыг яг IT-га бүгдийг хариуцаад явдаг, бүх шийдвэр гаргаад бүх юмдаа хариуцаж явдаг. Тэгсэн чинь нэг жил ажилласны дараа манай ахлах өөрөө аудит IT аудитд оролцдог юмсан баггүй юу. Тэгээд жил яг суппорт хийсэн надад санал тавьсан. Бид нар ингээд IT аудитаар одоо хүн хүч хэрэгтэй. Одоо жилийн тусам аудит IT аудитын одоо ажлын шаардлага гарч ирээд нэ чин давхар хаж байгаа IT аудит орох уу бас шинэ юм сураад бүгдийг зааж өгнө. Тэгээд би уухад асуусан. Яг л би тэгээд алиг болгон суппорт үзүүлээд одоо яг чаддаг ч гэсэн чаддгүй ч биш тэгээ явж байгаа юм те. Тэгээ би зөвшөөрөөд тэрнээс хойшоогоо би яг аудитд ороод яг практик дээр бас манай компаниас айгүй олон сургалтууд явуулдаг гэсэн. Тэгээ сургалтуудад нь сураад яг практиктэй суралцаад тэгээ яваад ерөнхийдөө тэрнээс IT аудитыг маш гүн орж ийн бол ажиллаж байгаа гэсэн. Яг тэгээд гоё яг юунд нь дурлсан гэх юм уу. Тэгээд дээрэс нь одоо илүү яг IT аудит гэдэг ажил явахаар илүү өмнөхөөс нь өөрт нь илүү бий болсон ур чадвар ч юм уу тий. Яг техникэл юмнууд нь зөндөө олголттой илүү жоохон хувь хүнийхээ хувьд гэх юм уу тий. Ямар ур чадваруудыг илүү байлгүй маш олон зүйлийг надад энэ өгч байгаа шүү. Сүүлийн одоо IT аудит хийснээс хойш би нөөрэ тэгж бодож байгаа миний яг хувийн скилд бүх юм дэрхтэй скилүүд үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тодорхой хэмжээ би бас өөртөө тийм шахалтыг бас энэ ажлын шаардлага байна. Бас өөртөө өгж байгаа шахалт байна. Шинэ юм маш их сурч байгаа. За жишээ нь мэдээж би тайлангуудаар манай компани нөгөө бүх тайлангууд англиар явагддаг тийм. Бас гадаад нөгөө менежментүүдтэй учраас одоо миний английн мэдлэг бол хамгийн наацх юм тийм. Миний английн мэдлэг бол одоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа. За яг хөө тодорхой хэмжээний англи би мэдлэгтэй байсан, сүртэй байсан. Гэхдээ энэ нөгөө formal English гэдэг шалгондын байд юм биш үү? Тэгээд би тэгээд одоо юу гэх зүгээр миний өмнө ашигладаг байсан англи хэл бол зөв годомчны англи юм байна тий. Одоо би яг ажилдаа ашиглаж байгаа англи бол жинхэнэ тий. Яг одоо мэргэжлийн англи хэл юм байна гэдэг энэ ялгаануудыг би олж байгаа. Одоо янзын үг хэллгүүд нь бүгдээрээ дахиад өөр нэг формал бас хөлбөр байд юм биш үү? Тэрийг ингээд сурж байгаа. Тэгээд энэ дээр бас айгүй ахиц гарч байгаа. Тэгээд мэдээж бас техникийн мэдлгүүд маш өндөр одоо нэмэгдэж байгаа. Яагаад тэгэхээр байгууллага болгон янз бүрийн шийдлэр IT-гийнхаа системүүдийг тий тогсорчсон босгоцсон байгаа. Тэр бодлогод би бас наан зав судлах ёстой. Судлан бүх юмыг үзнэ. Даан тэндээсээ бас одоо суралцаад тий тэг ингээ өөрийнхөө мэдлийг бас нэмж байгаа. Бас нэмээд би яг аудитор хүн гэдэг яг аудитор хүн ямар байх ёстой юм бэ? Энэ чиглэлээр би маш их зүйл одоо суралцаж байгаа гэсэн үг. Одоо энэ нөгөө нэг professional skepticism гэдэг үү шүү дээ тий. Юмд ингээ нөгөө нэг мэргэжлийн ханд. Тий мэргэжлийн ингээ хандж байгаа тий. Энэ минь одоо маш чухал юм байлээ. Гэхмэчлэн би энэ л яг
За тэгвэл гоё хоёлаа юу вэ? Аудитор гэдэг талаас нь ярил л та. За. Аудитор талаасаа тэгэхээр яг уу зүгээр ингээ харахаар аудитор хүмүүст ингээ өөрөө ирэхгүй суучихсан дадлж гэх юм уу нэг юм одоо чадварууд ч гэх юм уу байдаг тийм ээ. Харин өөр мэрэгчлээс ингээд аудитор орж ирж байна гэсэн үг шүү дээ аудитор. Тэгэхээр яг илүү ямар одоо чамаас сахилга бот нөгөө талаасаа ингээд бас хичээл зүтгэл ингээд ер нь шаардж байна тий. Аудитор хүний хамгийн том сахилга бот бол нөгөө үнэн шударга байх тий. Одоо юмыг одоо болохгүй юмыг болохгүй байгаар нь яг үнэн зөвөөр нь одоо тэмдэглэж тайлагнах энэ агуу чухал. Тэгээд ямар нэгэн гадны нөлөө, эдийн засгийн нөлөөнд автахгүй байх. Энэ бол яг аудитор хүмүүсийн хамгийн чухал үнц юм болов гэж бодож байгаа. Аудиторын энэ бол ялгаа байхгүй. Аудит бол аудит тий. За тэгээ хувийн амьдралд болохоор аудит хийснээрээ хийгээд ингээд ажилласнараа юм дандаа тийм илүү одоо юу гэх юм дандаа тийм рационал байдлаар хандах хэрэгтэй болдгийм байлаа. Бүх зүйл дээр бас яг зарим тохиолдолд бас энэс шавар хаадаг л да. Тэгэхгүй юмд итгэхгүй бай чинь те. Шууд итгэхгүй байж одоо жишээ нэг ус төрч ч юм уу нэг мэдээлэл хийчингүүд шууд итгэхгүй те. Нэг юу болчихоо энэ яг бүтэн том бичлэгний хэсгийг тастаад надад ингэ төөрөгдүүлээд нөө тий. Ингээ юмд амьд дандаад эргэлдэг болчтой юм билэ. Тэгээ яг тэрийгээ яг бүрэн баталгаажуулах одоо тэрийг яг өөрөө хөөцөлт явдаг гэсэн. Одоо жишээ нь би нэг жишээ нь Facebook дээр сошиал дээрээс би нэг пост харчаад би шууд итгэхгүй. Харчаад за нэг ийм мэдээлэл тий. Энэ юм зөв юм. Тэгээ би буцаагаад өөр сайт майтар дээр мэдээлэлтэй тулах юм аа. Тэгээ өөр сайт энд байхгүй бол би эргэлжинэ. Энэ ячмаа. Тэгээ факт чек бол шууд. Тийм факт чек заавал юм. Одоо энэ бүх юм дээр заавал хийдэг тийм одоо баг өвчтөй болчиход байна. Тийм шүү дээ. Нөгөө мэрэгчлийн тийм өвчин чих юм уу тийм онцлогуд байдаг шүү дээ. Тийм. Яг бас тэр нь сонирхолтой нөгөө нэг хосын харилцаа ч юм уу хувийн амьдралдаас айгүй нөлөөдөг гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Яг байгаа. Тэгээ хаяа манай үнч бас өглөх үе байна тий. Тий өглээд нөгөө яг нэг өмнөх подкастнаар орж исэн зочин тэгжсэн нөгөө are you sure гэл нөгөө нөхөр нь юм хэлэхээр баа яг үнэхээр юм уу гэх тэрийг нэг баталгаажуулж хідүүд асуудаг те хамгийн наад захын л одоо нэг тийм харилцаан дээр нөлөөлдөг гэдэг байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо зөв бодлоо манай хүн ингээд эмнэлгийн салбарын хүн те. Жишээ нь манай ингээд жишээндээ манай ингээд хүүхдэнгээ өвчөж байгаа байхгүй юу? Тэнгүүд нь манай хүн за яг ингэсэн байх гэл тэр байх гэдэг үг нь шууд надад assumption болоод байгаа байхгүй. Тэгэхээр аудитор хүний assumption хийж байж болохгүй те. Тэгэхээр би яадаг гэхээр шууд тийм ChatGPT ороод тулгын баталгаажуулаад тэгээд тэндээс илүү мэдээлэл энэ болчих юм бол би буцаа их нэртэй те. Энэ гэж ах шиг байна. Гэж ах шиг байна. Яг нэг шууд толгож авахгүй шүү дээ. Толгочвол би өөр газар ханах хэрэгтэй те. Тэгээд толохгүй тулд ингээд жоохон бас нэг шипи өгөөд би нөгөө юу арч ингээд үснэ чи юм биш те гэдэг мэдээллийн чанартай ганцаа юм оруулах те тиймэрхүү байдлаа зохицуулна. За бас тийм харахгүй онцлогуд байна. За тэгэнгүүт одоо нөгөө жоохон хувь хүмүүсийн хэрэглээнд тийм одоо нөгөө хүмүүс чинь ингээд IT аудит гэдэг үргэлжлээд энэ чинь нөгөө нэг буцаагаад өөрөө мэдээллийн аюулгүй байдал энэ төр гэж явдаг шүү дээ. Тэнгүү за одоо нэг хүмүүстээр нэг юм байгуу да гардын их кейсүүд одоо за банкны ингээ аппликейшн руу орох гингүүт ингээл 2-3 удаа юм чи тодорхой давтамжтайгаар нууц үгээс солимол гэж явдаг тийм. Тэгэл одоо энэ утасны нөгөө нэг биометрик гэдэг лөө тий таньж байгаа энэ хэлбэрүүд байна. Тэгэл тэн дээр одоо ялангуяа жоохон залуучууд бол гайгвах одоо аав ээжийн хүмүүс ч юм уу те айгу төгшөө чанддсан шүү дээ те. За тэгээ дээрэс нь одоо сүүлийн үед бол ялангуяа нөгөө энэ худал хуурмаг дуудлага те авсан эсвэл нөгөө янз бүрийн чатмотоор мөнгө төгрөгөө шилжүүлээд алдсан ч гэдэг юм уу те. Тэгээ ийм нөгөө эрсдлүүдэд хүмүүс айгу их өртдөг болцоод байгаа хгүй юу. Тэгээд бүр even нөгөө нэг энийг мэддэг хүн хүртэл ийм эрсдэлд орсон кейсүүд бас явд юм байлээ. Би нэг юм дээ. Тийм үү. Тэр за би тэрийг одоо яг ярандаа байж байгаад би хэлээ за яг юу болсон.
За ерөнхийдөө бол чиний хэлээд саний дөрөвний хэлсэн одоо энэ асуудлууд нь төвхтэй болгоод байгаа тий. Энэ бол тэгээд бол яг одоогийн байдлаар яаж харахгүй зүйл гэсэн. За та одоо энэ санаж байгаа бол хаан банкны аппликейшн бол одоо нэг MFA буюу multi-factor authentication гэдэг зүйл байдаг байсан байхгүй юу? Өмнө зөвхөн нэр пассвордаа ихэд нэвтрээд орчдөг байсан. За энэ дээр маш олон асуудлууд үүссэн. Нөгөө хүмүүс өөрсдөө нууц үгээ алдчихад хаан банкыг буруутгадаг. Та нар ингээд танаас болоод би хамгийн юм алдчихлаа. Учиргүй лойвер байгаад та нар ингээд шилжүүлэх хийлгэчлээ гэдэг. Тэгээ нэг данснаас гэдэг ингээд мөнгө шилжүүлэх нь яваад дамжаад яваад гэхэд хаан банкны хэмжээ өөртөө бас нөгөө одоо юу гэх юм тэрэндээ зохих шууд хариу өгч бас хэцүү шүү дээ тий. Чи яг процедуруудтай тий одоо заавал ингээд баталгааж нэр өөрөө шилжүүлсэн хүмүүс үнэхээр л өөрдүүлсэн юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр яа гэм гэхээр заавал нөгөө нэг кибергийн тэрхтээ тэмцэх одоо нэг өөрчлөлт гомдол гаргаж тэгж өгч мөгөө тэр процессоо явах ёстой. Энэ бол хаан банкны буруу ерөөсөө биш. Гэхдээ ийм асуудал агай гарсан байхгүй. Тэнгүүд нь хаан банкны зүгээс юу исэн гэхээр ерөнхийдөө бол энэ multi-factor authentication гэдэг энэ зүйлийг нэвтрүүлэх гэсэн. Нэвтрүүлээ энэ яаж юм гэхээр одоо өөрийнхөө device-аас ордог гэж байгаад өөр device-аас орох юм бол заавал тий утасны дугаард нөгөө баталгаажуулах код ирээд тэр мэрийг хийж ингэж ордог ч юм уу. Тэгээд пассвордын бодлого бол угаасаа байсан. Нөгөө байж байгаа пассвордаа төгөлгийн энэ үзүүгээ нэвтрэх үзүүгээ солино гэдэг. Энэ бол угаасаа ерөөдөө илүү стандарт тийм арга хэмжээ. MFA гэсэн одоо энэ бол дэлхийд даяар угаасаа стандарт болж байна. Одоо энэ төвөгтэй байдал нь угаасаа стандарт болж байгаа. Тэгээд ийм арга хэмжээ авсан. Энэ бол илүү төвөгтэй болсон. Гэтэ илүү secure болсон гэж би итгэж байгаа. Яг тэгвэл хүмүүс өөрсдөө алддаг байхгүй. Хүмүүс өөрсдөө л алддаг. Тэгэхээр банк өөрөө юм алдах юм бол бүх хүмүүсийн мэдээлэл та маш том юм болно шүү дээ. Үгүй зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүс болж ивэл энэ тэгээ хоёулаа гоё ингээд нөгөө сонсож байгаа хүмүүстэй ялангуяа нөгөө болгоомжлж хийдмөө сэрэмжлэх гэдэг ч юм уу те үднэс нь ер нь одоо жишээлбэл юм давхар баталгаажуулалт шаардж байгаа тохиолдол тий. Тэгээ нөгөө талаасаа одоо өөр нөгөө энэ танилтыг ингээд илүү төвхтэй болгоод байна гэдэг нь өөрөө буцаад тэний өөрийнх нь мэдээллийн аюулгүй байдлыг л хамгаалж байгаа шүү л гэдгийг л ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Ер нь бол тий. Нэг талаараа тухайн байгууллага тий бас нэг тийм эрсдүүдийг хааж байна. Хоёр талаар нөгөө талаараа болохоор тухайн бас үйлчлүүлэгч нарыг тодорхой хэмжээ кэрлж байна. Энэ нөгөө тэгвэл бүх яг үйлчлүүлэгч нартай ч юм уу хаасаагүй мэдээлэл айлгүй байдал яриад уриалгалгаа зун яваалгаа шүү дээ. Гэтэ энэ бол зарим хүмүүсээс одоо ангаардгүй тоодгүй ч юм уу тий тэрнээсээ болоод асуудалд ордог кейсүүд нь. За одоо миний кейс болсон юм хэлээ. Би нэг тухайд гайл дээрээс нэг юм авах гээд нэг тийм систем төхөөрөмж авах гээд аюу яаруу ингээд гадуур ингээд яг унаа машин дээр барь явжсэн байхгүй. Тин чи манай нэг найз өгдөө. Тэр найзаас ингээд мессеж хийж байна. За. Ингээд юу яагаад өгөөч гээд. Энд нэг мөнгө зээлэт гэж яаралтай манай эхнээс тэрэг болчиход ингээд нэг тийм би тийм мессежийг хальт харчихгүй. Тэрийг завгүй хаж байгаа нь хальт мессежээс уншиж байгаа юм аа. Тэгээд тэгсэн чинь би яг одоо жоохон боломжгүй юм байна гэдэг тэгээ биччихээ. Тэгээдсэн чинь би над руу аудио кол хийж байна мессенжерээр. Тэгээл хойноос мессежэл яаралтай өгшөө гэнэ аваа тэгээд тэгэхээр заа хэд хэрэгтэй гэсэн чинь чамд хэд боломжтой юм тэгэл надад одоо 4 зүйл байна гэдэг. За чи надад өчөө би орой одоо сүлжээтэй юутэй газар орохоор өгчийгээл нэг сүлжээ гээгүй юм ерөнхий боломжтой болохоор би орой өгчийгээл тэгсэн. Тэгэхээр би окей гэд нэг юм бодоогүй. Тэгээ надад дансаа явуулсан чинь их нэр биш, өөрийнх нь нэр биш тий. Тэгэхээр би юм бодоогүй байхгүй. Яаж ийсэн учраас гэж шилжүүлж хайчаад тэгээд тэрнээс нэг 2 цагийн дараа жинхэнэ замаанаас надад залгаснаа. За. Хөө чамраа хүн юм бичээд нөө шилжүүлж болохгүй шүү. Хүн амтас мөнгө гуйгаад миний юмар орсон. Тэгээд тэрэн дээр нь би ойлгож байгаа чи голигтолч. Тэгээд тэрэн дээр яг манай нэг мэдээллийн аюулгүй байдлаа нэлээд олон жил ята бүр компани тийм мондаг нөхөр хэдий. Тэр танилаасаа би асуухгүй хөөш ингээд нэг мөнгө алдчихлаа яах вэ чи манай танил юу гэсэн гэхээр за юусэн цагдаатай бүртгүүл дээр бүртгүүл гэхдээ чи эргээд бол мөнгө бол олдохгүй 400 мянга бол баг дүнтэй учраас ерөнхийдөө бол манай цагдаа тийм юуны хажууд бас харьцангуй нөгөө нэг анхаарал хандуулна
байгаа баг учраас наа чи аягүй удаа чи энэ зүгээр л 400 мянгаар өөртөө амар гоё хичээл авчижээ гэж ойлгоод ингээд одоо ингээд өнгөрөө гэж. Энэ л тэгэл өнгөрөөсөн л доо. Тэгэл би за окей 400 мянгаар өөртөө амар гоё хичээл авлаа. Одоо би дахиад хизээч юм гэдэг. Яг би дахиад хизээч юм дороогүй. Энэ чинь хүн алдаж болно. Алдаагаа засаад ойлгоод тэ дахиад алдахгүй байхад өөрөө бас. Тэр тухайн моментод одоо өөрийнх нь нэр биш, эхнэрийнх нь нэр биш нэг шал өөр хүний нэр дээр л байгаа. Тэр бодсон байгаа байхгүй юу? Уул нь чи бодсон шүү дээ. Шал дали нэр байсан. Айхсан. За. Тэг who cares? Зүгээр би хийцэн. Тэгээ надад бүр аудио кол мол хийсэн шүү дээ мессенжерээр. Би одоо авсан бол яах байсан юм бол сайн мэдэхгүй байна. Гэтэ тэр хүн ингээд итгүүлсэн байгаа байхгүй наа. Тэгээ би өөрөө бас тоо тэр илүү бас нэг жоохон нарийн бодцоод тийм ухаан байгаагүй. IT аудит дороод жуудаагүй гэсэн үе би яа. Одоо л яг шүү дээ. Одоо тэгэхээр юу ах юм байна л да тий. Одоо нөгөө нэг өөрөө ямар нэгэн сандралтай ч юм уу, завгүй ч юм уу тийм юу үедээ тогтургүй байгаа гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол тийм үед бол бас болгоомжтой л хандах хэрэгтэй байх гэдэг шүү дээ. Ер нь тэрийг төр зөр хоол хийчих хэрэгтэй юм биш үү? Ер нь бол хүн лоурдах байгаа хүмүүс ол таагдаг байдээ. Чамд ирүүлэр бодох хугацааг олгохгүй. Тэг яалтай гэдэг. Эсвэл банкны өмнөөс залгаал тий. Одоо өстө зээл явахгүй л стар дансанд орлоо баларна. Өөрт чинь ирүүлэр бодох хугацааг олгохгүй. Энэ бол гол таагдаг байдаг шүү. Тэгэхээр айжлахгүй юм байна тийм ээ. Тэг сандарж айж янз бүр болохгүй. Эхлээд бүх фактуудаа цуглуулад сайхан дотор бодох хэрэгтэй. Энэ юу н лойр байж олон шүү гэдэг нэг тийм ботыг заавал байлгаж явах хэрэгтэй гэсэн. Тэр зарим хүмүүс сонин нэг лойрдуулаад дахин бас лойрдуулаад байт юм билж. Би тэр хүмүүсийг жоохон ойлгодгүй л дээ. Одоо нөгөө мэдэн ш та одоо нэг санхүүгийн нөгөө лойрны схем нөгөө понзи схем тийм. Нэг понзи схемд ороод хөлтүүлж бүх юм алдчих. Дахиад ороод хөлтүүл. Би яг тэрийгээс ойлгодгүй. Манай одоо хүмүүст иргэдэд те энэ санхүүгийн наазахыг нь ойлгож жоохон бас дутаад байна уу гэж би бодоод байгаа. Эсвэл зүгээр яг тэр рискийг хүлээж аваад дор олон хүн эсвэл мөнгөний аваад гис бас юм хийчихье гэж боддөг юм уу? Тиймэрхүү юмнууд бол зүгээр жоохон нэг юм урамшуулах хэсэг инсентив байдлаар эхлээд л хүнд хүргэх та тий. Тэр урамшуулын үед л гис ороод урамшуул аваад гарчие гэж бодоод байт юм уу? Нэг тийм байна тий. Тэгэл тэр ерөөсөө ингээд дахин ингээл давтагдаал байсгээл нэг шинэ понзи схем гараад сая сүүлд коинтой холбоотой бас нэг яг л койн. Гэтэ цаад процесс нь понзи схем. Гэтэ койн оруулж. Тэгээ нэг хэсэг койноор монголчууд чинь амьсгаллаа шүү дээ тий. Тэр үед яг понзи схем бас ороод ирж байгаа байхгүй. Жишээ нь 100 койн авах юм бол дараа дахиад доондоо 2 хүн эсвэл нөгөө хоёр чинь 100 койн бол чамд өгч ууршуул үг ингээд явсан койн зөндөө байгаа шүү дээ. Тэгэл тэр нийцтэй юу болсон гэхээр хүмүүс шатаа санхүүгээр охирол үлдсэн шүү дээ. Зөв. За тэгвэл одоо нөгөө нэг энэ жижиг дундч гэдэг юм уу нөгөө нэг том байгууллагууд бол аль нөгөө нэг ингээд IT систем одоо юу гэдэг тэр ингээд инфраструктур гэдэг талаа угсарчихсан ч гэдэг тайлбар шийдлүүд олчихсан байдаг байх л та. Тэгэхээр магадгүй нөгөө нэг жижиг компаниуд чинь бас тэр тал дээр айгүй бас хойроо ханддаг шүү дээ тий. Одоо тэр тал дараа хөрөнгө оруулах ч гэдэг юм анхаарал хандуулах байдал нь тэгэхээр компани дөнгөж ингээд нэг жижиг дунд компанид эрхэлж байгаа одоо компани захирлууд ч юм уу магадгүй байх юм бол ер нь яг IT-ийн хувьд яг ийм зүйлүүдийг нэг заавал хийчихвэл зүгээр шүү гэдэг юмнууд байна гэж байх уу? Тэн дээр манай жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс буруутах аргагүй л дээ. Яг тэгэхээр одоо нөгөө бизнесийн тэр хүрээ тэр эргэлт нь өөрөө угаасаа бага учраас тэрэн дээр нэг том инфраструктур суулгаад олон мэргэжилтэнгүүд аваад ингэж өөрөө бас нөгөө бизнесийн хувьд бас тийм сайн зүйл биш шүү дээ. Гэхдээ одоо шийдлүүд ерөнхийд бол гараад ирсэн байна. Одоо SaaS, PaaS гэдэг одоо энэ олон юм сервисүүд байна. Одоо чинь нэг софтверийн компани тэр ингээд accounting-ийн тийм систем хөгжүүлээд тэгээд тэрний жилийн төлбөр нь чинь нэг 5 сая за эсвэл 2 сая ч гэдэг янз бүртэй тэгээд өгнө. Тэр программыг нь манай одоо юу гэнтэй тухайн захирал өөрөө заавал мэргэжилтийн IT-ийн том тим юм хэрэггүй байхгүй ганцхан нэгтлэн тэр програм бол ажиллана.
царилна хянана. Ингээд явчихж байгаа юмнуудаас болно. Гэхдээ жижигхэн байлаа гэд хяналтгүй орхиж болохгүй. Тухайн юу гэх юм бизнесийн эзэн өөрөө тэр мөнгөн уурсгал тэр олон данснууд татвар одоо нэг юм даатгал элдв янзын тийм шинтгэл бүх юм өөр заавал хянаж явах хэрэгтэй гэсэн. Заавал хяналттай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр жижиг компаниуд өөрөө хяндаг ч юм уу. Эсвэл арай гайгүй боломжтой бол нэг хяналтын бас нэг процесстэй болдог ч юм уу. Тэгэхээр юуны систем болон IT тийм инфраструктурын хувьд бол заавал шинээр үүсгэх одоо шаардлагагүй. Амар олон Монголын гадаад маш олон тийм систем нийлүүлдэг компани зөндөө. Тэдний үн нь бол айгүй давуу үнэтэй. Энэ нь бол ерөнхийдөө нэг хүн бүтэн жил ажилласнаас хамаагүй юмтан төсөл болдог. Тэгээд гарах үр дүнгийн хувьд ямар ч ялгаа байхгүй тийм. Энэ дээр анхаарах юм юу юм гэхээр тухайн систем нийлүүлж байгаа компанид маш сайн гэрээг, үйлчлэгийн гэрээг тийм хариуцлага гэрийн дотор хариуцлага бүх юмаа оруулсан тэр эрсдлүүдээ хаасан тийм эсвэл шилжүүлсэн ямар нэгэн байдлын тухай эрсдлүүдийг тооцоолсон тийм гэрээ хийх хэрэгтэй гэсэн. Одоо жишээ нь за одоо чи нэг жижиг дунд юуны дээдсэн байдэ боосой тэгээд чи нэг систем аваад ажиллуулаа тэгээд та нар бүх санхүүгийн датагийн системдээ явуулаач чи нэг нартай өдөр нөгөө систем дотор та нар бүх дата эргэж сэргийгдэхгүй бүгд алга болчихвол яах вэ? Энэ дээр яах вэ гэхээр бүгдийн гэрээ тааж шийднэ гэсэн. Гэрээний ямар хариуцлага байна? Ийм асуудал гарвал танаа тий тухайн вендор компани юу хариуцах юм? Яаж нөхөн төлөх бүх юм тэндээ байх хэрэгтэй гэсэн. Зөв тэгэхээр илүү нөө хариуцлагатай хандах хэрэгтэй байна шүү дээ тий. За тэгэхээр төрөгийн үед одоо нөгөө ажлын талаар нэлээд ярьлаа шүү дээ. Өөр одоо нөгөө нэг ажлаас гадуур тий ямар зүйл цагаа зарцуулж байна. Тэгээд аудитор орсон гэхээр аудитын ажилч хүмүүс өсөл нэлээд их ихтэй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо яг одоо ч гэсэндээ нөгөө busy season бол яг эхэлсэн явж байна тий. Тэгээд за яг хуу ажил ихтэй үед бол мэдээж бас өөр цаг зав нарай хүмүүс дүүл ер нь өөр ажлаас өөр ямар хүн бэ? Ер өөрийгөө нэг тодорхойлоод юу цагаа зарцуулж гин. За би ер нь 10 жилээс л одоо тоглоомд их дуртай хүн байсан. Одоо энэ компьютерийн тоглоом. Ерөнхийдөө би энэ мэргэжлийг сонгох басан том шалтгаанууд нэг энэ л дээ. Би зөвхөн бага насны гоё юм ярьж л да. Яагаад би мэргэжлийг сонгосон. Би нэг ер нь л бага багаас нэг тодорхой компьютертэй байдаг байсан. Тэгээ бас ээж ингээл бас компьютер энэ төр ингээд аваад өгчдөг байсан. Тэгээд би ингээд компьютер авчаа зөвхөн компьютертэй байгаа гэдэг чинь тоглохын тулд нөгөө тоглоомуудаа суулгах шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө тоглоомуудаар суулгана. Тэгээ элдвэнз нөгөө pirate тоглоомууд тэрэндээс олж аван тийч хүүхдээ юм чинь тэгэл юм үзэж байгаа. Тэгэл тоглоомоо суулгах гэхээр заавал асуудал гарч байна. Нөгөө компьютертэй чинь нэг алдаа гарч байна. Нөгөөд нь ажиллаж өгөхгүй. За тэгэл ингэнгүүд яг эндээс миний хамгийн анхны ресерчүүд эхэлсэн баг. Одоо 8-9 за нэг 10 дугаар ангиас бүр илтий хэлсэн юм бэ. Тэгэл яг энэ дээрээс би нөгөө юу яадаг. Тэгээд алдааг нь яат юм бэ. Эндээс би тэр компьютер дотор үйлдвэрлэлийн систем доторх тий энэ library энэ үйлдвэрлэлийн систем элдвэнзийн янз бүрийн том техникийн үг хэллэг янз бүрийн юмнуудыг бид эндээс анх ингээд термүүдийг нь олж мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл тэрийг би ингээд янзлаад өөрөө тэгэл бүх юм болоод ажиллаад тоглохоор амар кайфтай. Урамшаал гой санагдал тий. Тэгээд дахиад асуудал гомголонд ороо яа. Тэгээд компьютер өөрөө форматлаа сурж байгаа. За найзуудынхаа компьютерийг форматлж явж байгаа. Сүүл рүүгээ хамаатан садан дундаа би IT-н болоод тэгээ бүх асуудлыг шийдэж өгдөг хүн болоо явж байгаа. Ингээд ерөнхийдөө би илүү компьютерийн чиглэлээр, техникийн чиглэлээр яваад ирэхээр миний бакалавраар бас сонгох мэргэжил маань эндээс нөлөөлсөн гэдэг. Би компьютер техник анги гэдэг мэргэжлээд 2 жил сурж байсан. Тэгээд дараа нь би үргэлжлүүлээд мэдээлэл технологи гэдэг мэргэжлээ сураад тэгээд шүтээсээ төгсчихсэн байхгүй юу. Тэгэхээр энэ л тэр л юм байна. Тэгээд одоо би яг адилхан байгаа миний хобби. Би тэр чөлөөт цагаараа би эвдэрсэн болохгүй байгаа юм байна. Засна бас тоглоно. Болохгүй байгаа юм бол чамд өгч болох юм байна тий. Тэгээ юу нэг тэгээ өгдөг нь зөндөө байгаа. Тийм. Би бүр нэг төрийн байгууллагад 4 сар ажиллаад будаа шиг чөлөө зассан гээд юу будаа шиг. Гэ уг нь бол
Поташ маш шалаа бүтгсэн үнэлсэн шүү дээ. Зүгээр нот гэсэн байхгүй. Нэг шүү дээ. Энд поташ ингэ болохгүй болчиход ийм агааш хаагт чинь цаас хараад өгөөч. Үгүй би чинь IT энэ нөхрөө ил цахилгааны зүйл гэж. Үгүй чи IT шүү дээ. Тэгэл би сэргүүцэлсэн. Гэхдээ тэрийг ч авиалсан. Гэхдээ би стил хаасан. Хамгийн сонирхолтой би засаж байгаа байхгүй тий. Би эсэргүүцээд байгаа юм тий. Би цахилгаан ч юм биш ээ. Би IT-ийн хүн гэдэг эсэргүүцээд байгаа нэ би бодаш чи зассан. Яг тэгэхээр доотлон онгод ч уус ойлгомжтойсэн байхгүй 3 удасны нэг нь салцсан байсан. Тэрийг буцаагаад шүрүүтээ залгацсан чинь ажиллацсан байхгүй. Тэгвэл засаж анзлах юм байх юм бол бас хоббирх нэ тий. Хоббитэй. Тэгээ одоо тоглоом байна. Тэгээд өөр одоо гэр бүлтэй энэ төр цаг зарцуулна. Өөр одоо гэдэг биеийн хүчний өөр одоо тэр чинь ингээл ажил дээрээ бүтэн нөгөө IT аудит хийж ингээл бөөнд дэлгэсний ард суугаал хоббийн ч мөн ялгаагүй тоглож ард суугаал явах гэдэг шүү дээ. Унтахаас өмнө хөртөлөө. Тий. Яг мэдээж хаж байгаа спорт юу. Ерөнхийдөө миний сонирхдаг зүйл би урлагт их дуртай. Хөгжимд их хайртай. Тэгээд юуны хажуугаар бас одоо манай гэртэл сэлдэн хөгжмөд байгаа. Тэднийг ингээд хаяа нэг ингээд тий оролдоод шинэ юм сураад шинэ янзны байл даралтууд сураад ингээд бас их гоё санагддаг. Тэгээд би өөр оюутан ахуудаа ч гэсэн бас их урлагийн нэг явдаг байсан. Энэ бас нэг тодорхой хэмжээгээр нөгөө дэлгэц ингээд хадгаас бас арай өөр юм ихэд илүү стрессээ тайлах. Бас гэр бүлээр мэдээж аялна, зугаална, янз бүрийн бас юу юм те болгоно те гол гэр бүлээ гарan яв дахиа идэх бас янз бүрийн байна. Тэгээ болгонаад те ирэнгүү татам ээж ингээд те та нар юм идчихэд ирлээ те нүднийхээ болонгаар харна те бид нар үгүй гэж бараг дахиагаар амьсгалаад байгаа шүү дээ. Тийм хүн бол мэдээж байгаа. Гэтэ би яг бүр байн бас тоглоно гэж байхгүй. Угаасаа манай охин бас наваа байнга тоглох тэр боломж байхгүй. Хаяа ажлынхантайгаа тоглоно. 10 жилийнхэндээ ингээд бөөндөө ингээд тоглохоо бас илүү яг хэдий бас адилхан стил дэлгэцээ ширч байгаа ч гэсэн тэр нөгөө бас адреналин ч юм уу нэг тийм бас нэг гацаалын даваа ялгаруулт юм шиг байлээ. Олуулаа ингээд бөөндөө ингээд писэнд ороод бага хөгшин гүлгээзээ те писэнд ороод арилдаа тоглож байгаа. Жоо бүгдээрээ жоо хөгчтэй. Бууч гарцсан амар зүнсэн хүмүүс гэдэг арилдаа тоглохоор чинь бас их гоё стресс тайлгдана. Тэгдэм бил. Тэгээд тэр минь бас юм байна. Бид тэнхэтэ бол бүх юм ингээд тааруулаад 100 цагаа хааныг бас сакс мас заалмал те бас нэг жоохон тоглож чинь. Гэтэ нэг жоохон хөдөлгөөн багасаад байгаа тэрийг бол нэммээр л байгаа. Зөв. Одоо нөгөө ингээд угаасаа шинэ он дуусж гин. Тэгэхээр ингээд нөгөө шинэ он ингээд дуусж байгаа нэг моментууд ч нэг юм гоё идэж хүмүүс ингээд энэ жилээ дүгнээц ч гэдэм үү те байгуул хамт олоогоо ч гэсэндээ шинэ жил минжил идэгцэн нэг тиймэрхүүнүүд болдог штэ. За тэгээд ирэх жилийнхаа ингээд зорилго зорилтыг дэвшүүлж те. Тэгээд чиний өөрийнх нь хувь хүний хувьд одоо ирэх жил нэг ийм зүйлүүдийг сорж үзээч гэдэг юм уу те тийм өөр ботсон зүйлүүд байгаа юу? Ингээд яг шинэ оноор биш. Бизнес хийсэн эхлэхдээ зэрэгцээд бие тэр бодлоод орж ирдэг. Яа тийм гэхээр одоо нөгөө нэг байгууллага дээрээ би 2-3 дахь жилд ордог ч юм уу. Эсвэл ингээд өмнөх жилийнхаа би өөрийнхөө бицэн тайлан харахаар гутаад идэг байхгүй бүр. Ямар новшаа бицсэн ингээд бүр тийг санагддаг гэдэг. Энэ яг юу гэж юм гэхээр би өмнөх жилийн яг тэр үеэсээ одоогийн би агцсан байна гэсэн. Нэг шат агцсан байгаа. Илүү ингээд боловсрцсан, илүү юм сурцсан. Дараа жилийн ялгаа ахгүй. Яг би одоо өмнөх жилийнхаа юм харчаад ямар юм сони юм битсэн би. Би одоо ямар сони юм битсэн бэ гэдэг өөрийнхөө би өөрөө уншиж байгаа. Тэр үедээ би чухам бичээд байсан тий. Энэ жилийн зүйлүүдээ бүгднийг биелүүлчихсэн байдгаа л гэдэг санаа олох гэдэг шүү дээ тий. Энэ жил нь би өмнөх жилийнхаа үед хараад дахиад тэгээд. Тэгэхээр энэ дээр би дүнт ихээр сайжраад байна гэсэн үг байхгүй. Олон ингээд сайжраалаа гэсэн. Би эх жил яг технологи гэж бодоод байна. Энэ жил одоо би ингээд тайлан явчихдаг. Хэл зөв янзын бичээд байгаа. Эх жил би энийг ингээд бичсэн бол арай илүү гоё байх байжээ гэж бодох тийм бас гарч ирэх байх гэж бодож байна. Яг нэг энэ бизнесээс эхлэхдээ зэрэгцээд би өмнөх жилийнхаа нэг харахтаа дараа жилийнхаа бас зарим нэг юмудаа ингээд тодорхойлцдог. За одоо энийг ингэж цаашдаа бичих хэрэгтэй юм байна шүү. Эсвэл энэ дээр би нэг юм тэмдэлт үүсгэж
хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Ингээ явдаг гэсэн. Энэс гадна манай компаниуд нэг goal settings гэж байгаа. Энд дээр яг цаашдаа карьерийнхаа талаар тэ захиралдаагаа ч юм уу ярилцаад энэ тохиролцоонд хүрдэг. Одоо жишээ нь юу гэдэг том мундаг сертификат авах ч юм уу тэ ийм том тохиролцоонд хүрээд бас тэрнийхээ төлөө бас хичээх юм бол компаниас бас нөгөө evolution дээр оншуулах ч юм уу бас нэг тийм бас байдаг. Энэ бас арай өөр дэмний хувийн юмнаас арай өөр. Гэхдээ still бас нэг нийт development дээр хэрэгтэй зүйл. Аудит фирмүүд ч юм бас яг тиймэрхүү одоо хувь хүний өсөлт дэвшил хөгжлийг бас нэлээд сайн юу гэдэг шүү дээ. Угаасаа гол нөөц нь өөрөө энэ хүний нөөц шүү дээ аудит фирмын. Тэгээд технологи гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ажиллах хүч нь өөрөө хэр сайн нөгөө capacity-тэй байна гэдэг чинь өөр чухал value болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр шууд утгаар тухайн аудитинг компаниг тодорхойлж шүү дээ. Хүмүүсээсээ. Тий. Тэгэхээр нэг хүмүүсийг аль болох хувь хүнийх нь хувьд одоо өсөж дэвжүүлэх тий яаж цаашаа өнөөдрийнхоос нөлөө ахиулах вэ гэдэг дээр л фокус хийдэг л та. Тийм шүү дээ 100 цаг магаар бид нар чи энэ намар манай бид нар бас тренингүүдээр бас бөмбөгдүүлдэг шүү дээ. Амар олон тренингүүд орно. Тэгээ нөгөө нэг бас нэг авууштай юм одоо компани дотроо арай нэг senior зэрэг хүмүүсүүд нь тухайн үүсгэж байгаа тренингийг өөрсдөө судлаад бусдаа зааж өгдөг. Энэ яа гэвэл давхар senior нь бас илүү өндөр түвшинд судлаад чи хүн хичээл заах жоо өөрөө хамгийн сайн ойлголтыг авах хэрэгтэй тийм учраас бас нэг давхар шалчаатандаа ингээд тренингүүд нь хараад явдаг. Тэгээ бид нар чинь бас нөгөө одоо IT аудитор хүний хувьд бас жилд хэдэн цагийг тэр ийм тренингд хийсэн байх хэрэгтэй гэсэн тийм бас стандарт цагууд өгдөг тэр мэрийгээ давхар биелүүлж чинь олон зүйлийг нөгөө нэг self study энэ төр хийх тал дээр бол угаасаа айгуу сайн сурчдаг шүү дээ. Тийм ер нь бол тийм одоо өөр угаасаа арга байхгүй тийм. Ерөнхийдөө self study хийж байж л хүн дараагийнхаа төвшөнд хүрнэ гэдэг. Ок. За тэгээд манай подкаст нь болохоор одоо ер нь нөгөө нэг хувийн санхүүтэй холбоотой эсвүүдийг бас айгуу онцолж ярьдаг. За тэгээд подкастынхаа зочдоос болохоор одоо хувийн санхүү дээр хэр сахилга боттой вэ гэдгээр 1-10 оноогоор дүгнүүлдэг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр нь үндэслээд дараагийнхаа одоо хувийн санхүүтэй баримталтай зарчим нь одоо юу юм энэ гэдэг илүү жоохон ярилцсан. Тэгээ маш муу гэж бодож байгаа. Тэгээ яг зүгээр ингэж боддог. Хувийн санхүү одоо нэг би бас нэг санхүүгийн бас аудитын байгууллагад ажиллаж байгаагийнх би өөр IT-ийн background гэхдээ би санхүүгийн талаас их гой ойлголтуудыг одоо босод хамт ажилтаа хүмүүсээс бас гой мэдлгүүдийг олж авдаг л та. Жишээ нь би ипотекийн зээлийг бас бүрэн ойлгодгүй байсан. Одоо би ингэж ойлгоод ирсэн чинь ямар чухал ямар ашигтай юм бэ гэдгийг би ингэж ойлгож байгаа байхгүй. Тэгээ одоо Монголын инфляцийн түвш нь ямар байдаг. Тэгсэн чинь энэ дээр ийм урт хугацаатай юм ипотекийн зээл нь ямар байдаг. Гэхдээ зарим хүмүүс яг энэ дээр мэдгүй өстой 30 жилийн өмнө доо гэж айгаад өгдөг. Шинж яг үүндээ яг ойлгох юм бол ондоо зүйлээд тий. Цалингийн зээлмэл яг ямар иргэн төлөлтийн хувьрууд яг ямар төрлүүд байдгийг гэдгийг би одоо эндээс ойлгоод тий. Чи би нодлон цалингийн зээл авч байгаа байхгүй юу? Амар гоё явж байгаа чи яг ойлгоцсон тий. Гэрэмэрийг ясчаад тий ийм principle equal юм уу тий. Гэж би бүр амар гоё тий цалингийн зээлийг авч байгаа жишээний хувийн санхүүгийн сахилга батны хувьд бол би энэ муу гэж өөрийгөө дүгнэн. Яг тэгэхээр ингээд бол хадгаламж бас үүсэх гэж оролддог л доо. Оролдоод тэгээд нэг хэдэн сар болоод гэл хэрэглчээд идэг тий. Тэгээд заримдаа жоохон хэрэггүй юм авчих гад байдаг тал та. Янз бүрийн гоё юм авчих гад. Тэгээд нүдэнд илдэн зэн одоо манай гэрт одоо тий амар subscribe гэдэг амар олон юм байгаа. PlayStation, Netflix одоо Univision талаарж байгаа. Тэгэл одоо Univision дотор илдэнсэн багц мас гэдэг олон юм байгаа. Тэгээд тэрийгээ би уг нь бол нэг өдөр менеж хийгээд нэг хэрэггүй бүр үнээр ашигладаг. Би одоо Netflix-тэй бараг юм үзэхгүй байгаа нэг тэгэл сараал төлөөл хараад нэг иймэрхүү юмудаа би одоо хийх ёстой гэж бодоод байгаа. Тэгэл ингээл нэг хадгаламж үүсгээл нэг их нэрээс ихэлж нууж эхлээл
Тэгэл эхнэр хоёулаа нэг би манай эхнэрээс халамжийг би мэдчих юм бол миний хатаас манай эхнэр мэдчих юм бол нэг юмд ингээл зарчаад идэв юм аа тэг байж байгаа. Захтнаад идэв шүү. Захтнаад одоо өрөө мөнгө хадгалаад ирэх юм бол хэдэн сарын дараа би бол мэдчихээн гэрт нэг олон үлэлтэй нэг гоё шал угаадаг тийм юм бол авах гэж бодож байгаа. Тэгээ яагаад тэгэхээр тэгээд энэ гэх мэтлэн тэгээд санхүүгийн салхиугаад бас нэг тийм сайн бол биш. Манай компаниуд яг цалин сард нэг удаа бодог. Уг нь бол 2 буух хэрэгтэй. Гэхдээ манайх нэг удаа бол нөгөө санхүүгийн юунаас шалтгаалт юм шиг үлээ. Янз бүрээс. Аудит фирмүүд ер нь тийж явдаг шүү дээ. Гэхдээ одоо нэг болоод нь илүү зүг санагдаад байгаа. Яг ингээд нэг өдөр салин аваад яг тэр нь миний пэйдэй тий. Бүх төлөлтүүд яг тэр өдөртөө байдаг гоо цалин бүх өдөртөө. Гэхдээ дараа нэг бүтэн сар би өөрийгөө зохицуулах хэрэгтэй болно тий. Эхэндээ би бүр үнэхээр 7 хоногт бүр хоосорч чадлаа юм л да. Тэгээд одоо болохоор арай гайг болчиход байгаа. Арай гайг тий. Гэтэл стил бас ингээд хаяа орон ган янз бүрийн болно. Тэгэл нэг ч юм авчмаа санагдаад сайн хэсэг тэмүү дөнгөж тэмүү орж ирж байгаа эхнэр ихтэй бүр хоёр дооцоо байж сууж байгаа. Хоёр талаасаа ингээд баахан ингээд тэгээ бакет листэд нийлүүлээд нэг том захиалга хийж байгаа жишээний. Хоёулаа нөгөө нэг тийм илүү хэрэглээнд бас айгүй тэрэнд нөгөө нэг юу явах туртай хүмүүс юм байна л да тийм ээ. Гоё ингээ юм аваад тэрэндээ бас ингээд satisfy болоод яадаг хүмүүс байдаг штеп. Тийм ер нь эхнэрд хоёр айл оюутан хятад битгой оюутан байсан. Тэр үеэсээ битгой хятад нөгөө табуу хоёрын нөгөө стипенд бонгол битгой шууд орон дээрээ гарч хөвтөл табуу ухаад за хараа юу авах уу гэх. Би рүү тий дэлгэлдийн ханзын билет мэлээд бүр хүнд хэрэгтэй хэрэггүйгээр янз бүр юм авч байгаа юм чинь тий тэр чинь ухаалаад тэр үеэс эхэлтэй л дээ тэгэл одоо бол харьцангуй тэрийг жоохон realize хийгээд ер нь за би ядчил ер нь энийг ингэж багсгаж болох юм байна гэдэргээд бас нэг бодлоо сууцмаа юм шүү дээ тийм ээ. Тий одоо угаасаа нэг хэцүүдэд ирэхэд тий бодхоос аргагүй байдаг юм байлээ л дээ. Тэгээд яг гоо манай компаниуд ингэ нэг жил болгон ингээл үр дүн янз бүрийн уушуулаад тэгээд нэг цалин мал нэг нэмэгдээ явдаг шүү дээ тий. Тэгээд яг ингэ миний хэрэглээ ингэж байгаа байхгүй юу. Баг цалинтай байх үедээ миний хэрэглээ тэрэндээ таарсан байсан байхгүй юу. Баг тий. Гэхдээ яг тулаад байдаг гэсэн. Тэгэл цалин нэмэгдэн бол дахиад хэрэглээ нэмэгдэл дахиад тулаад байдаг. Дахиад цалин нэмэгдэн бол дахиад хэрэглээ нэмэгдэл тулаад одоо яг энийг би ойлгочод байна л да. Энэ хэрэглээ угаасаа хязгааргүй юм байна. Тэг хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй юм байна. Тийм учраас хэрэгцээ шаардлага өөрөө бас тодорхой хэмжээгээр ингээд буулгах хэрэгтэй юм байна. Хүн заавал тансандаа зүгээр л мөнгө ингээд бэжж болтгүй юм тийм. Заавал хадгаламж нээгээл өстө өөрөөсөө харамлал өөрийгөө шийдэх чанар өөрийгөө ташуудаад байгаа юм шиг байгаа мөнгө хадгаламжтай хийгээл тэрийг харж гутраад байх хэвээр тийм. Зүгээр л мөнгөнд бэжийг гэдэг тийм тактикаар орох гээд би ядаж байгаа хичээгээд байгаа. Он гаргаад гэхгүй эрг жилээс ясаа. Тэгэхгүй яг одоо шинэ жил чинь бас нөгөө тий. Зартал өндөр сар шүү дээ тий. 12 сар. Эртэн бас гайгүй шүү дээ. Гайгүй юу. Нэг пижак авал тэрийг 2-3 шинэ жил бол өмнөс чинь бас ажил дээр ч юмс. Угаас пижак хата тэгэл бодож байгаа юм. За нэг ажил дээр ч юмсан. Тэгэхээр ч одоо ингээд одоо чамаас яг зөвлөгөө яаж гэж асуухаас илүү ингэж зөвж дод. Яг өөр шиг адилхан юм бас ийм одоо хэм маягтай зам төлөвт хүмүүс байгаа шүү дээ санхүү дээр хатаа тий. Тэгэхээр тийм хүмүүст одоо ер нь нэг энийг эхлээд нэг өөрчилжүүл бас нэг очирнаас арай олдох гээд шүү гэдэг тийм байна уу? Яг зөвлөгөө өгөх гэхээс илүү өстой гашуун туршлагаас л хуваалцчих. Анд тэр анgiэрээс ягаад зүгээр мөнгө хэд дасанд мөнгө чинь зүгээр яг тэрээр бэжиж болохгүй. Заримдаа ингэдэг те дасанд нэг хэдэн зуун зас ингэ байгаад байл. За одоо юу аах вэ? Яах вэ? Юу зарцуулах уу гэж бодоод байгаад те энэ майндсет дээр өөрчилж. Яг авахын заав нэг амар амьд тусан авах байхгүй бол хөрх юм бэжлээ тий. Тэгэхгүй ингээд толгодгаасаа болоод бид нөгөө аппликейшны зээлнээс их орчоод байна. Нэрээ ташуун тусдагсаа. Яг тэгэхээр аппликейшн дээр танд ингээд тий 100,000 ингээд ирэх хүссэн байна. Тэр яг тэрийг л бодоод байгаа байхгүй. За 500 за
За би PlayStation авсан байна. За уцаас юу авах вэ гээл. Ингээд бодоод тийх ямар шаардлага байна те. Хөрчөө томруулчмаар ч юм шиг санагдаж манайдаад хэцүү шттэ. Хөрчөө зүгээр л ажиллаж байгаа шүү дээ. Хөөрхийн юм дээр тий операшнл байгаа юм байлгаад тий энэ бол миний хамгийн том зүйл. Хүн оршоол байж гэдэг шиг дансантайгаа мөнгө зүгээр л тэндээ ингээд хөвтчих гэдэг л зөвлөө. Тэгээ яг гоо үнэхээр тэр нь үнэхээр бүр ингээд дансанд мөнгө байлгах одоо хэцүү бол одоо ёстой хадгаламжаа нэгээд өөрийгөө жоохон ташуудуулаад болж ин тэ хадгаламжаа өдөр алга хадгаламжаа хараад санаа алдаад гоё шүү гэлээ. Говь яг тэгсэн юм аа нэг үед манай ихнэртэй харуулчихсан чинь битгой тэгээд өгсөн шүү дээ. Одоо дахиад ихнэрийн хадгаламж ясаарчвал тэгээд боцсон шүү дээ. За энэ хадгаламж за нэг тийч юм юу ах вэ? Тэгээд бодоол явчих. Хүний хэрэгцээ л хязгааргүй. Хэрэгцээ л хязгааргүй. Тийм учраас хүн өөрөө хязгаараа тогтоох хэрэгтэй. Одоо гэрээсээ хоол авчираад ингээд авчрах боломжтой юм. Заавал ингээд ирээл нь хавиргаал гэхэд бас яах вэ те. Тэгээ нэг хинч тэр чинь шүүмжлэхгүй шүү дээ. Одоо цагт бол одоо өдрийн ланч дээр хоол ресторан ичээд үлдсэн үлдэгдлээ пакетэн тэгээ аваа явж байгаа. Одоо хүн шоолгоо байлж шүү дээ. Тэгээ энэ бол хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ намайг жоохон багт хүмүүс шоолдог байсан уу яахгүй. Энэ ямар санаа үлдэгдэл хоолоо авч явлаа. Юм үзээгүйгээд жоохон тийм байсан үе би. Тэгэхээр одоо болохоор хинч тийм юм байхгүй тийм. Ямар ч том эсвэл зүгээр энгийн ганцхан ч юм. Хааж тийм ярихгүй болсон. Тийм учраас одоо эдүүдээ зүгээр л хэрэглээгээ зүгээр заавал тулах гээд яваа. Тийм. Цалин нэмэгдэлээ. Тэгээ хадгаламж энэ тэр үүсгээд яг мөнгө зөнгөө байлгаа тэгээд байлгачлаа гэж очин тэр зээлийн аппликейшн зээлийн тэр ирэх мэрхэн тэр ирэхээрээ бэж лээ. Тэгээ заавал тэрийг хэрэглэх албатай биш шүү дээ тий. Тэр хэрэглэснээрээ бид чинь нөгөө бас хүний үүсгэний төлбөр төлж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр тэг хүн нөгөө нэг санхүүгийн сахилга батыг бас нэг жижигхэн тооцоол хийж бас болох юм шиг байлаа. Энд дээр нэг амар санхүүгийн том мэдлэг бол хэрэг болдгүй юм байлаа шүү дээ. Зүгээр л орлого зарлага тий. Зарлагаа зүгээр ангилжилт тий. Одоо жишээ нь зээлүүдийн шалдар буултаа зээлүүдийн хүүнүүд гэдэг нэг зарлаа ангилжилт. Тэгэхээр өөр харна шүү дээ. Би ч бас тий орлого өөр мэдж байгаа шүү дээ. Авто цалингаа ч мэдж байгаа. Би ч бас аваа хүү төлөөдөө шүү. Хүн өөрөө мэдчихнэ шүү. Тэгэхээр хүн яхах гэхэд дараагийнх нь нөгөө ямар сахилгааг авах вэ гэдэг нь тодорхойлж тий. Одоо юу гэдэг хүү хүндээ төлөөдөл би зээлүүдээ багасаа. Хаах хэрэгтэй би хаач гэдэг тийм тактикаар явж болно. За би яг ангараал өөрөө л ирж үзэх гэдэг л та. Яг шин төрөө гээд явах гээд юм байна тий. Явах гээд яг шин төрөө болон төрөөгийн санхүүг явах гээд юм байна тий. Энэ 25 он яг миний өр бүтээл тэр л байлаа. Өөртөө бас айгүй чухал юм шүү дээ. Өөртөөгөө танилцлаа. Өөрийгөө таньж мэдлээ бас нэг мундаг биш юм байна. Санхүү дээр их муу юм байна гэдгийг одоо мэдчихлээ. Өөрийнхөө санхүүг ер нь бол олж мэдсэн биз дээ тий. Тэгсэн. Зөв. За тэгээд айгүй гоё нөгөө нэг ярианы эхний хэсэг чинь жоохон serious юм шиг болж байснаа сүүл рүүгээ хувь хүн тал руугаа ороод ирэхээр бас хөгжилтэй хүнэлтэй те ер нь бол яг тиймэрхүүл vibe-тайгаар гоё энэ подкастаа дуусгая гэж бодож байна. Тэгээд яг угаасаа мэдээж сонсож байгаа хүмүүс нь гоё өөрөөсөө хүлээж аваа тийм магадгүй нөгөө нэг хитрхи амир өндөр одоо юу гэдгийг сахилга баттай айгу мундаг санхүүг авч өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэдний үед сонсоход бол амир ийм юу вэ гэж бодмоор ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тэр нь ингээд хүн болгон угаасаа нөгөө амьдралынх нь хүн болгон өөр онцлог байдагтай адилхан хувийн санхүүдэд ч гэсэн хандж байгаа зүйл нь онцлог. Тэгээ яг саяны хэлснээр одоо өөрийнхөө амарсан санхүүгээ олоод харсан юм чинь 26 онд эх онд бол илүү гоё нэг нөгөө баг артай эхнээс нь ингээд шатаар хэрэгжүүлээд тэгээд дараа нэг ярилцлагад ч гэсэн чухам санхүүгийн сахилга баттай болцсон байхыг ерөөё. Харин тэр жилийн дараа яриад чи нэг асуугаар 27 шин төрөө болно гэж явж явах үү. Яг энийг ярьсан уу? Яг аваараа их жил ална гэж явж явах үү. Тэгэхгүй байгаа. Яа тэгэхээр би яг сая сүүлийн
би сая сүүлд энэ намар би одоо бас их том энэ 100 гэр бүлээр их том жишээ энэ Монгол дотор том аяллууд хийсэн. Тэгээд энэ намар бас машин энэ ингээд аваад аим том гэдэг юм. Худалдаа авалтад хийсэн маань тийм санхүүгийн юм хийсэн учраас одоо яг би яг тэр хийснийхаа дараа одоо нэг над дээр нөгөө одоо нэг дарамт нь орж ирэхээр би ойлгож эхэлж байгаа байхгүй. Хүүшээ би чинь санхүү их муу байсан юм байна шүү дээ. Тэгээ ойлгож эхэлж байгаа байхгүй. Одоо энэ ойлгосон дээр дараа нь яах юм бэ гэдэг энэ юм аа гаргачих чинь гэсэн. Энэ болох миний хувьд бас том амжилт. Тэгээ ингэдөө би яг үнийг хэлэхэд за сая шин төрөө мөрөө шин он гэдэг нь бас нэг жоок байлаа. Гэхдээ би бол аль хэдийн хэмнэлтэд гаргаад хэлсэн байгаа. Би ерөөсөө тэгж бодсноос ягаа маргаашнаас нь ахуулаад би шууд энийгээ үйлдэл болгоод эхэлчихсэн байгаа. Одоо би зарим тохиолдолд машинаа заавал унжих гээд байх яг уу хэрэгтэй үедээ би машинтаа гайна гэдэг ч юм уу. Тэгээд хийгээд эхэлсэн байсан юм биш үү? Тэг хийгээд эхэлсэн байгаа. Гэтэ энэ намраас ахуулаад яагаад тэгэхээр надад тэр дарамтны намраас ахуулаад их томоор орж ирсэн гэсэн. Манай ихнэр ч гэсэн яг ялгаагүй. Хоёулаа битгч одоогоос нөгөө санхүү нэгтгэх гэр бүлийн орлогон зарлахтайгаа тулчаад байгаа. Бид хоёр одоо амар ухаарж байгаа. Тэгээ маргааш одоо шинэ жилдээ гэхдээ миний бүх хувцас бэлэн. Муухай бол биш. Бас биш нэр аваагүй. Гэхдээ бүгд бэлэн. Мандаг шүү дээ. Наа ингээд бэлтцсэн байгаа тийм. Нэг тиймэрхүү байдлаар энэ болж явж байгаа. Тэгэхээр бас бусад энэ подкастыг сонсох хүмүүстээ ч уриалмаар байна. Хүний хэрэглээ бол хязгааргүй. Тэгээд тэр хязгааргүй иргэдэг зөнгөөн орхих биш. Өөрөө хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өөрийгөө хянах хэрэгтэй. Өөрөөгөө жоохон галан дийлээд тий. Төрний хилдэг бол гэдэг үнэлтэд нэг тасанд байгаа мөнгө заавал тэг болгох албатай биш шүү дээ. Аппликейшны зээлийг ирэх бол ирэхээр бэж л тий. Гэдэг өөрөөр яваалаа гэж байгаа. Яг энэ аппликейшны зээл дээр алтаагаа яг ноён нуруу хугараад энэ тэр хэвд. Тэрийг хугараад байгаа байхгүй тий. Зөв. За. Ямар ч айгүй гоё ярилцлаа, нээлттэй ярилцлаа. Тэгээд маргааш шинэ жилдээ гоё ороод тэмдэглээд ирэх ондоо үргэлжлүүлэн санхүүгээ сайн авч яваарай гэж хүсээд ಈ подкаст хүрэлцэн шаалсан маш их баярлалаа гэж хүсэж байна. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За, амжилт хүсье. За.